За. За чи яриад гэлгүй. Та яддаг. За би яриад гэлгүй. Listen, you hear that? Killers in the jungle. Killers in the jungle. Сайн байна. Тогтоо байна. Тэгээд бид хоёр өнөөдөр Одомгийн Эрдэнэ суманд ирсэн байна. за өнөөдөр ямар шалтгаанаар Эрдэнэ суманд ирсэн байгаа вэ гэхээр Холимогдлооны One Champion холбооны дэлхийн аварга. Инх оргил ах маань Ховд аймагта төрж өссөн нутагта хүрэлцэн ирсэн байгаа. Өнөөдөр бол энэ сумынхан нь бол бас айгүй гоё хүлээж авч штэ тэ. Бүр үүднээсээ ухтаад тэ. Он дээрээ гарлаа. Нутгийн өдөрлөд нь хүлээж авч ийн. За тэгээд энэ бас спортын тэмцээн зохион байгуулаад спортын тэмцээнийхээ нээлтэн дээр өрсөн байна. 20 жилийн дараа яг энэ холимог толооны төрөл One Championship дээр тэ авраг болсон. Урд нь болохоор багш нь бас авраг болж ирсэн байна. Хэлээ тэ. Тэгээд багштайгаа ирсэн байгаа тэ. Тэгээд багш нь бас яг энэ Ховд аймагт бас мундаг аврагыг бэлдэж тэ бид нарыг бас аврагтай болоход гүн тусалтай үзүүлсэн наран тоглог багш байна нас ирсэн байна. Тэгээд наран тоглог багштаас баярал талархснаа илэрхийлж байна. Миний зүгээс. Ах トゥ нартаа мэдчилгээ гэдэг шиг юм ярьсан. За тэгээд одоо тэгээ шууд нөгөө айл руугаа. Бид нэр яг энэ Эрдэнэ сумаас нэг 20-30 км-ийн зайд байна уу да. Садангийн айлд ирсэн. Тэр хооронд бид нэр галаа түлээд бас нэг бэлтгэл ажлуудаа хийж гисэн төлөвлөгөөтэйгээр юмаа бэлтгэж байна. Одоо би болохоор хавчаахаа хийгээ сайнаа цай чана. Сайнаа болохоор их сайхан цай чана гээ сайхан бэлдээд ирсэн байгаа бас. Одоо ямар ч гэсэн галаа түлээд ихнээсээ ер нь бол явсан нь бол иймэрхүү байдлаараа өгөх юм. Гал нилээ асаад бас нэг жоохон цогшоод 90 нь чулуунуудаа халааж эхлэгээд тэгээд чулуу бас нэлээ халаад ирснийхэн дараа яг нормон дээрээ хавчаахаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр галаа асааж эхэлж байна. Одоо энэ ямар ч байсан нэг 10-20 минутаа сайхан дүрлзээ гоё асаад ирэхээр чулуугаа тавьж эхэлж. Тэгээд чулуугаа тавьсныхэн дараа чи гоё цайгаа чанаад эхэлж. Тэгээд яг цайгаа ууж явах хоорондоо би хавчаахаа бас зэрэгцээ хийгээ явчих гэж бодоод байна. За тэгээд 20 минутын дараа. Listen, you hear that? Killers in the jungle. Killers in the jungle. Хоёрдугаарх нь хурдан хугацаанд хийж байгаа хоол учраас сайхан автгаа олгоод илгийг бэлдэж байна. Тэгээ өөх сайтаа гэж бас гойны мах сонгоод байгаа. Эрэхтэй ер нь нэг юм амтлагч үлдээд ирсэн. Энийгээрээ сайхан массажлаад сайхан бэлдээд тутгаад тавьчихнаа. Тэгээд амтлагчаараа сайхан массажлж агаад одоо эн чинь нөгөө нэг талдаа бас хэрэг ол учраас те
Зогноо жоохон томхон ирчээ хийцэн дээр гэж бодоод байна. За галаа инглээс нэг жоохон даалгавар. Listen, you hear that? Killers in the jungle. Killers in the jungle. За таны манай нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. За. Манай нэвтрүүлэг болохоор одоо хов телевизээр цэцэгдэг. Тэгээд ер нь бол бид нэр аялал жуулчлал дээр л нэлээх юм олон дугаар хийгээд Таниулах зорилготой. зорилготойгоор дугаарууд хийгээ явсан. Одоо бид нэр өнөөдрийн нэвтрүүлэг дээр тантаа хамтаас нэг хоол хийгээ. Тэгээд бас ховдынхаа тухай нэлээ Яриа өрнүүлэх. яриа өрнүүлэх зорилготойгоор ингэ таныг оролцож байгаа. Биш одоо 2006 онд нутгасаа гараад одоо тэгээд бас аяг зөв хэрсэн байна. Тэгээд 10 жилд байж захтаа л нөгөө анги хүмүүс ч нөгөө зугаалгаа ийшээ тийшээ ингээд л нутгийнхаа газрууд аялж явдаг шнэ. Тэгэхэд бол нэг сүртэй бас юм ойлгодог байсан байна. Гой байгалийн гой сайхан тэр гой зүйлүүд бас нэг тийм анзаардаг юм байна тий. Тэгээ жоохон насан туршид нэг жоохон бас нэг юм ойлгож мэдээд ихэхээр бас нутгийнхаа тэр сайн сайхан гой юмнуудыг аягүй хардд юм байна. Аялж үзмээр санагдд юм байна. Ергээд Өнөөдөр бол бас сайхан өдөр байж шүү дээ. тийм. Одоо бидний энэ тал дээр одоо тий төрийн тахилах сайхан уу, ийшээ сайхан цас цамгаар уу харагдаа тий. Ингээ танаа бас ингээ садан төрлөө олон хүмүүс үзсэн энэ сайхан хүндэд бас өнөөдөр бүр нарыг ингээ сайхан өдөр болж байна. Халуун дулаан бас хэдий үйлчлэх аюудын дулаахан гоё өдөр болж байна тий. Тэгж байна. Одоо энэ өнөөдөр чи баг нэг намрын өдөр шиг л байгаа юм байна шүү дээ. Тийм тий. За тэгээд сайнаа цайгаа заалгаа бичгүй шууд. Ер нь дээр юу яаж гэнэ үү? Одоо манай ховд ч одоо аялал жуулчлал өвөл мөл ямар юу болж байна. Одоо би ч одоо ирэг явж байгаа болохоор яг аялал жуулчлалаар юу хийж чаасаа мэдэхгүй байна бас. Энэ жилээс жил болгон манайхан ч нөгөө зохиогддог мөнгөлөг шагшуураг гээд нөгөө харуулсан нууранд ирэх сайхан бүсний баяртай болж байгаа. Энэ ч одоо баруун бүс дотроо бас нэлээд том баяр болж байгаа учраас бүсний баяраа хийн. Намар манайхан ч нөгөө шугаагаараа алдартаа гэж тэгдэж штэ тий. Таравсаараа бас юм пистол бас хийдэг болсон. Таравсаараа янз янзын бүтээгдэхүүнүүд хийгээд тийм гоё пистол болдог болсон. Бас цайны зам гэ бас гоё наадам болж байгаа. Ер нь ингээд тийм 3 том пистолтой болцсон. Одоо бас юм жуулчлал дээр, аялал жуулчлал дээр нэлээд ажиллацгаадаг тийм пистолоттой болсон. Манайхан ч бас тэрэндээ сайхан оролцоо сурцсан гоё баяр олоод идэг болчиход байгаа шүү. Энэ нэг шумалгүй үеэл тааруулж игээд байгаа юм шүү дээ. Оо шумалгүй үе дээр таараад. тэгэл хавар намбар шумалны үеэр ч одоо хэцүүтэй тий. Одоо манайхны чи бас нэг том аюул бас шумал байгаа. Хүмүүсийг жоохон зогтоолж байгаа. Гэхдээ бас дайггүй яг уюуд тохируулаа хийхэд бол гоё гоё уюуд бас олон болоод байгаа. Та ер нь Тэгээ одоо чинь 10 жил төгсөөд нутгаас нөгөө амьдрал хөөж одоо явсан гарсан. Тэгээд 2015 онд би нэг нутгаараа дайраад бас нэг жоохон баг зэрэг айдаад алтаа сум энэ хитэн сумуудаараа бас суу явсан. Тэгээд давхар алтаа тамбогд руу очиж үзэх тийм дээр л хоор явсан. Тэгээд сүүл одоо энэ 2023 онд нэг ирээд тэмцээндээ ялж ирчээ. Тэгээд нутгийнхаа хөдөө аав ээжийнхээ ихчнэр ороод бас нэг хэд оног амарч байгаа. Заган буйн тулах хэрэг дээр нэг хэд онцоод тэгээ явсан. Тэгээ манай буйн тулын одоо ирэг дээр зунслаг бол сайхан шүү дээ. тий 100 өстой сайхан. Тэгээд өстой нэг хүүхдүүдийн нэг тийм жаргалын орон шиг л байгаа. Бид нар ч бас өсөхдөө тэнд чинь сэлээл өссөн тий. Одоо ингээ бид нар хүүхдүүдтэй очиж хүүхдүүдэд тэн дээр ингээ дамраагаа байж хах зуны үйлрэлд бол хамгийн сайхан газар бол буйн тул байгаа дээ шүү дээ. Тэгээ аамж явсан тэгэл хичээл тараал гол руу ахсан тийм гол руу. Та нэг тоглож ирсэн нэг үе нөгөө канкиг чинь одоо төвийн бүс рүү чинь ингээ шууд юун дээр шүү дээ. Канкиг өмсөд хүмүүсэн дээр яадаг. Манайхан чинь нэг модон дээр хадчихлаа. Сайн юм. Тэр бас айгүй хэрэглэгдэдэг байсан тийм. Ер нь энэ алтаас өмнө тэр зүг рүү ч одоо манай фантастикийнхны хийсэн киноны байтгуудын хэсэг байна. Харуулгаа гэл ер нь үзэсгэлэнтэй газрууд байсан. Тэр яг энэ алтаас өмнө явж байгаа зам дагуух тэр хавцалд бас бодончлаа хавцал. Бодончлаа хавцал чинь юу болдог болсон? Марафон болдог болсон бас. Олон улсын марафон гэж зохиогдоод бас эхэлсэн. Тэр бас их гоё хэсэг болоод байгаа. Ер нь намрын өдрөл болцоо зохиогдоод байгаа. Манай хувьд ч бас их өвгөнстэй уулууд нь амар том хатуул ихтэй үнэхээр тий.
мод айгуу тийм баг байхгүй дандаа хадуул ихтэй. Манайх ч одоо бүгд 3 том мөнх цаас дуулцтай штэ тий. Одоо сутай хайрхан, мөнх хайрхан ингээ цамгаар хайрхан. Цамгаар хайрхан ч гэсэн ялгаагүй бүх энэ мөнх цаас дуулуудаас гоё сүүн голууд орсдог тий. Хүмүүсийн мэддгүү бас гоё хэсгүүд ихтэй. Тий. Манай байгалийн тогтцыг ингээ ажиглахаар айгуу тийм хурц шоу хадрахаг уултай. Тэгэхээр хүмүүс нь ч гэсэн яг адилхан тийм шудраг шулуун төвчээртэй зан харин шинтэй байт юм уу гэж анзаарагдаад байдیں۔ Таны ер нь одоо энэ автобус нь төсвөр төвчээр зам байдлын хувьд хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ? За тэгэл манай Монгол хүмүүжинд тэр чигтэр л айгуу сайхан нарт юм шүү дээ. Төвчээр төсвөрийн тал дээр бол мэдээж гоё өөх түүхээсээ бас тийм гоё сайхан түүхтэй болохоор тэрийгээ дагаад бас их тийм одоо сүлжээртэй хатууршилтаа тий. Тэгээ энэ жилийнхээ дөрөв үйлрэлт айгуу гоё дасан цогчиж одоо ингээ амьд чаддгаараа бас их сайхан байх гэж боддог шүү дээ. Тэрсэн манай баруун бүсийн тулгуур тэгээ манай баруун аймагч яг Ховд аймагч бас олон ястны өвлөн нутаг гэдэг тий. Бас нэг дор олон тийм ястнууд цугларсан бас их сайхан газар тий. Тэгэхээр бас их хөрөмөц юм уу тий. Хүрээм бөөшиг алаг гэрнээ ихлийн сэтгэлтэй ардан сайхан гэд Ховд аймгийн сайхан өгдөгтэй. Тий. Манайх ч бас их тийм олон угсаатан байдгийнхаа дагуугаар бас олон соёл ингээд зэрэг орштой тий. Цайны, хоолны одоо жишээ бие биелгээний ч юм уу, туйл хайлах ч юм уу, алтаа магтнуу, цуур үлээнүү, алтаа хатан матаг үнэхээр бүх юм бүр нэг юм цогцолцсон байгаад байгаа шүү дээ. Сайхан мама өөлт түмэн хүлээж аваад бас сайхан тэр магтаалуудаа бас гоё уншиглаа тий. Тий, би бас яг таны хайлуулаад та гэдэг тэр оон дээр очсон байж байхдаа сарж хэллээ. Өө сайхан ингэ нэг намхан болоотой сайхан хүлээж авч энэ. Би ч одоо баруун одоо Ховдынхаа өөлт Угсаасан гэж байна. Тэг бас их өрөмс дийлвэл гэсэн арай өөр өрөмс. Өөлдөө ирчүүд юм шүү дээ. Ойландаа гэж би нэг нилээн дээрээс нэг өмс үлдээ гэж явж ойландаа гэж судлаа явж байсан. Тэгсэн чинь арай за төвчэн явж ирээд бас манай өөлдөл хүлээж аваад билгээж чинь дээ. Сайхан гоё. Сайхан дээр дурдлаад би. Угсаатан болгон чинь тий. угсаатан болгон чинь тий өөрөөсөө тий онцлог шингэсэн дийлтэй шүү дээ. дээрүүд юм хэм аягуудаараа өөр байгаа даа шүү дээ. Юм уу тэгээд сурсан байна. За төмөр хоолныхаа ажил руу орох. За энэ ямар хоол хийх гэдэг вэ? Төмөр хоолны ажил руу орох. За энэ ямар хоол хийх гэдэг вэ? Шамп хийцмээр байна. За тэгээ. За би тэр юг За одоо ерөнхий Одоо энэ манай чулуун дээр махшаад хоол хийх гэдэг. Одоо энэ чинь манай ховдодлоос их өргөн хэрэглэгдээд байгаа хоол учраас үндсэн байдлын ерөөсөө бид нар яг хоёр хад чулууныхаа завсаар хавчаа сайхан махаа болгодог гэдэг байна. Бид нар яг нэг жоохон орчин үеийн байдлаар хувиргаад зарим нэг амтлагч монтлагчуудыг нэмээд өөрсдөө бас ихэд бас гоё болгоод болохоор юм чинь гэж одоо тэргээр сайхан яа. Чулуун халсан уу? Айгу. За тэгэхээр ингэдөө чулуун дээр юу ах юм биш те. Одоо хоёр халуун чулуугаар хавчаал сайхан бахаа болгодог юм шиг тий. Одоо эн чинь нөгөө анчтын хоол байгаа шүү дээ тий. хамгийн хурдан бас хоол юм. Түмбүш янгаа тачигнуулаад дан хүн гэж байхгүй учраас тий. Яг нөхцөл дээрээ тааруулаад. Яг. Аваа. Суба. За энэ чулууг ингэж сайхан эвлүүлж агаад. махаа Тэгээ махаа чи аваад махаа. Чулуух нь өргөл их юм уу? Яа. За би явцдээ нэг бэл өмсчихнэ бас. За ингэ тавьчих. Яа. За одоо авчаад махаа тавиадах юм шүү. Тэгээ. Тэр ногоо сонгон мөнгө гэсэн тэр өмнөд. Авчаа ягаад газар дээр тавьчих бай. За одоо За эхлээд мах уу. эхлээд ногоо сонгоноос сайхан доогоор нь дэвсэж хагаад. Тэгээ. Шууд би дэлгэр барьж байгаа тавьчих. За. Нэгж доогоор нь сайхан дэвсэж хагаад. Яа. Дээр бас жоохон дэвсэх юм тавих юм шүү дээ. Тэгнэ. Бас нэг Энэ сонгоноо тавих юм шүү. ногоо навч хагаад. Энэ идэг одоо ингэ зүгээр хажууд дээр нь. Яа, сарим сайхан. Заримсаасаа баг зэрэг юм тавьчих. Амар хурдан болдог хоол. Тэгээ ёо. Зарчим үед бол маш хурдан болох гэж. За. хийж байгаа. Энэ нэг гişүү энэ төр л ашиглаад байдаг. Тэрийг бид нэр арай нэг жоохоо орчин үеүүдээ Махын жоохон дээр нь тавьсан дээр шүү. Махан дээр нэг юм тавиад ирэхгүй хаа. энэ сүүл өөгөн талаар нь тавьбал илүү За. мах руугаа юу нэг баг орхол уу гэж.
За. Энийг чи баг шууд цог дээр усчих юм шүү. Оо тэгсэн ч болчтой. За бай. Ингэж яхаа сангнаар дэвсч өгч байгаа л. Тэгэл За бодно наа махыг нэгийг үлдээч. Арийг хурч. Наа махж үлдээч. за энийг энэ дээр нь төвчээ. За ингээл болно да. Үгүй яа тэгэхээр яахгүй юм шүү. Гайгүй. Тусаарчна. Нөө юугаа тавьчихаар чулуугаа тавьчихаар дээрээс нь бас нэг чулуу тавих юм шиг гайгүй. Тийм үү? Аа Юу болж байгаа. Яаж магадгүй юм бодож шүү. Хэд тузан болчихсон юм шүү. Гайгүй. За за. гайгүй. Зя. За энэ энэ махыг удаас нь чулуу дээр юм. Одоо энэ чулууга дээр нь тавиал. Нилээ халаа шүү чулуу нь. За шууд дээрээс нь. Ваа. Зя. Одоо ингээл нэг За. 10-15 минут бичих дэргийдээ. Болчихно. Тий. Хажуугаар наглын цогоор жоохон тавьчихгүй. Тэгээ жоохон манад өгч. Сайн авчаар өгч ихтэй. Аа жоохон наглын цогоор манж өгсөн дээр баг. Энэ чулуу. Энэ чулууг нэрээр ашиглаж байна. Шээ. Нэрээ дахиад аргал нэмээд асаах уу? За гайгүй хаа. Наглын Цогц цогоор хэлээ төмөрөө юугаа авчих юм чи. Ингээл манчхад болж байна. болж штэ. За энийг тэрч нүгөөд цааш ороо. Харин тэгээ. Таасгаа тий. Listen, you hear that? Killers in the jungle. Killers in the jungle. Мах шавцаад аймгаа үнэстэй байна тий. Харин тэгж одоо яг юм болцсон баха. Тэгээ. За чулууга нэгтлэр үгээ. Аач Шууд унгаагаад авчвал яа дээ. болж штэ. За энийг шинэ ингээ унгаач. Вау. За. Болчих юм шүү. Обаа. За энэ төлөвлөөсөө бол нилээ шаргацсан биш үү? За хэсгүүдээрээ. Сия. Сонгон мөнгөний авчи. Сия одоо бүгдийг. За энэ нөгөө жимэнжээс ногоонуудаа асавчи. Улмаа сайхан өнөрч тий. Тэгж байна. За навчнуудаас баг зэрэг энийг тавьчи. За. За ингэдэг олон доо. Listen, you hear that? Killers in the jungle. Killers in the jungle. Өнөр нь өстой гоё нэртэж шүү. Үнэн янз юм шүү дээ. Оо. Сия. Махан бол Тэр сэлэнээс авах юм байна. уул нь аймаг байсан байна. Тийм үү? Тийм байна. Сонгонтой хэлж байгаад Ногооных намд яг орчлоо мэн тий. Тийм ээ. энэ нөгөө яшаа мэн бүх тавьсан ногоонууд нь шинэ гоё уусаа тий. Дундаа нэг жоохон юутай зүйл стейк маяг л болсон байна. Тийм ээ. Амтан дэмжээ гоё байсан байна. Маха. Дахиад жоохон нэмэх юм байлгах жоохон давцсан бол бүр гоё болсон. Тийм байна. За, Зөөлөн болчт юм байна надад тий. шүү. За эндээс нь амс. Өгдөө өссөн. Энэ гоё. Шүүслүүдөө. Жоохон шүүслэдөө. Тэгэл нэг шаргацсан хөөхтөө талаас нь л. За энийг. Тэр гээд. Яшуутай нэлж байгаа. Махвал сайхан болсон маань тэгээд дараа нь өшөө жоохон дулаах үед ээждэг нь бүр гоё байсан. За энэ ирэхэд одоох брэнд хаус болгож болохоор юм байна. Энэ олын Би дэмждэг. За тэгээд манай нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. За тэгээд Цаашдын спортт нь амьдралт нь улам их аз жаргал тэгээд амжилт бүтээлийн дэйдэх хүсье. за бас сайхан нэвтрүүлэгт өрсөнд баярлалаа. Бас сайхан махаар дайлсанд баярлалаа. баярлалаа. Таныг бас ингээ хамт хийгээд те оролцсон баярлалаа. Баяр нь хөтөөгд явахдаа ингэж туршиж хийж үзнэ дахиад. Одоо би ахлах доочсон. Дугж бас. За ингээд манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өөр өндөрлж байна.
энэ удаагийн дугаарт дэлхийн авраг инх хоригдох мань оролцлоо. Яа яа. Баярлалаа. Намжлаа.